манганы эхлэл нэгэн анги дотор эхлэх ба багш сурагч нартайгаа мэргэжил сонгох талаар ярилцаж байгаа харагдана. Харин энэ бол манай манганы гол дүр болох Лупан. Дуутахад жаахан хэцүү байгаа тул бүгдээрээ зааштай батагийн явчихын. Ангийнхан нэлээд ярилцаж явах хооронд багшийн нууцсан дуудлага ирэх ба мэргэжил сонгох тавцсан байлын болсныг хэлнэ. Ангийнхан гарах үед манай хүн ганцаар ширээн дээр үүдэх ба хүний өмнө систем гихцүүл гарч ирсэн байх ба манай хүн гайхан сууж байгаа жаахан хоцорчдаг. Гэтэл багш нь ирээд явах ёстойг нь сануулсан манай хүн яаран гардаг. Зураглал солигдоход манай хэд мэргэжил сонгох талбайд ирсэн байв. Мэргэжил сонголтоо удирдах дахилж ирсэн байх ба нэлээд хүчтэй болтой манай бата харснаа яхахгүй тулаанч төрлийн мэргэжил аавраа хүртэл өөр байдаг шүү гэж байдаг. За тэгэхээр энэ мэргэжлийн талаар жаахан мэдээлэл хүргэе. Мэргэжлийг 3 хуваадаг байх ба хамгийн дээр нь тулаанч, дунд нь элбэж, алхимч, хамгийн доор нь амжиргааны гэж 3 ангилдаг юм байна лээ. Нэрээ манай бата эгчтэйгээ амьдардаг ба эгч нь амжиргааны мэргэжилтэй буюу тоогооч мэргэжилтэй. Манай бата эгчийгээ л сайхан амьдруулахын тулд ингэж их мэргэжилтэй анхаарал байгаа юм байна лээ. Үзэгдэл солигдож нэг нэгээрээ мэргэжлээ авч байх ба янз бүрийн л мэргэжилтэй хүмүүс болж байх ба зарим нь баярлаж байхад зарим нь сэтгэл өндөр байгаа нь илт байдаг. Эцэст нь манай хүний ээлж болох ба тайзан дээр гарах үед нэлээд сүртэй үзэгдэл болох ба аврал руу гараад ирдэг. Энийг харсан хүн бүр шоконд орж байх ба хүмүүс нэлээд хүчтэй мэргэжил гэж бодож байтал харамсалтай тийм биш байдж таардаг. Дахилж ямар мэргэжил болсон сандран асуух ба манай хүн луу сургагч гэж хариулдаг. Энэ мэргэжил нь хэдий нууц мэргэжилч гэлээ лууг сургах боломжгүй гэж үздэг тул хамгийн доор нь ордог юм байна лээ. Зураглал солигдож манай хүн гэрлүүгээ явж байх ба систем гэдэг зүйлээ шалгасаар л явж байгаа харагдана. Мэргэжилтэй нэлээд сэтгэл дундуур байгаа нь хамгаас илт байх ба аргагүй шүү дээ. Энэ мэргэжил нь ирээдүйг нь баталгаа болох байсан юм чинь. Тэгж бодолд орчихсон явж байхад гэрийнхээ гадаа хүрээд ирчихэж тэгээд гэрлүүгээ ортол эгч нэлээд амтай хоол хийгээд хүлээж байх ба дүүгээ сэтгэл дундуур байгааг хараад нэлээд хөөрхөн сэтгэлийн дэмий хүчдэг. Тэгээд зураглал солигдож манай хүн өрөөндөө орсон байх ба нэлээд ядарсан харагдана. Гэтэл системээс бэлэг ирэх ба бүр бурхтын зэрэглэлийн бэлэг байх ба тэр задаж үзвээс дотор нь ганцын зураг байх ба бата шууд л ойлгодог. Энэ зүйл ирээдүйг нь шууд л өөрчлөх юм байна гэж. Тэр эрдэмтэн хотод нь холгүйхан байсан тул сүүлийн автобус зогсохоос өмнө явахаар шийдэн зураглал солигдож манай хүн эгчтэй захиа үлдээгээд явсан байх ба дахин нэг зураглал солигдож бата аялалдаа гарсан байх ба автобуснаас бун алхах үед танхаа байрын 3 этгээдтэй таарж манай хүн одоохондоо жаахан сул дорой байгаа тул нөгөө төлөө өвдөг муудлаа ярьж хагаад явуулчихдаг. Зураглал солигдох ба манай хүн явсаар ой модонд хүрээд ирсэн байдаг. Гэтэл тэнд нь бох шиг сонио аймтад байх ба голоор нь гарахаасаа самгүй болдог. Уг нь анхаарлыг нь татахгүй өвдөг гарчий гэж бодож байтал манай хүн мэлхэн дээр гიშгснээс болоод анхаарлыг нь татаад хөөгдөж явсаар байгаа нөгөө эрдэнсийнхээ газар хүрээд ирсэн байв. Бата дөхөн харваас харлавгийн өндөг байх ба бүр тэр нь удахгүй хагарах гэж буй өндөг байж таарна. Гэтэл ардаас нь нэг хүнийг дайрах ба нэлээд тэмцсэн эцэст ялж чаддаг. Арай гэж нэг юм ялаа байж байтал араас нь 4 салдаг 3 гараад ирэх ба манай хүнийг барин луугийнх нь үндийг ч авахарладаг. Энэ үеэр яг цагаа олж лууны өндөг хагарах ба луу гарч ирсэн дайруудаа танхаа ирч өдрөө дайрж хоёрыг нь идэж эхлэх ба энэ үеэр манай бата ойртон ирж луу сургагчд байдаг зөвхөн скилээ ашиглан лууг нь автгаж чаддаг. Лууга амжилттай сургаж чадсан бата үлдсэн 3-ыг дуусгаад амрангаа лууга хэн гихвэ хэмээн нэр хайн сууж байтал түрүүн луу нь
левел агсан байсан тул хүний төрхөнд хувирч чаддаг болсон байна. За өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгая. Энэ манган цааш тусмаа илүү гоё болдгийм бэ нэлээ. Хэрвээ та нар сонсохыг хүсвэл лайк болон сабаар дэмжээрэй.